2 дахь сизон дуусчлаа. Тэгээ одоо анхныхаа подкастыг голоод байд юм уу яа дээ те? Нэрээ бичээд байгаа. Нэрээ. Чи нэр мэрээ танилцаачихгүй бүр ерөөс. Өгч тагч уусараагаад бүр 93.8 боллоо шүү. Амар. Шатаага авчихсан. Тий одоо шатц одоо херуусан нүртэй байгаа юм чи бүр. За минийс гүүгийн юу нэгнэ? Мөстө копи янз нь. өөр яг жинхэнэ копи шүү. Нөгөө копиг одчиход хүмүүс. Яг мөстө копи. Одоо ингээд манай үзэгч маань харж байгаа. Талбай бол яг дотор талдаа ингээ гайгүй сэрэг байгаа юм шиг харагдаад байгаа боловч. Яг тойроод бол юусоо баг ингээд гарах орох ямар ч зай байхгүй. Пиг байгаа. Одоо яг энэ нөгөө замууд энэ төр бол ерөөсөө машин зам энэ төр бол битүү хүнтэй ерөөсөө. Сая нэг гарах юм бол ер нь эргэж орж ирэх гэж. Би тойроос салаад нэг цааш чигээрээ явцсан шүү дээ. Тий. Тэгээ бууцах гэж илгэн юм болж байгаа шүү дээ. Битүү ерөөсөө араас яг нэг юм цуваанд орцсон ингээд сөрж чадахгүй. Гэхдээ тэр цагдаа чигээрээ яв гэсэн баггүй. Ман чи тэрийгэ мэдээд энэ хотын төвийн тулгаа гэж дагаал явчихж байгаа юм чи. За төрөг бариад авсан. Төрөя. За яа нөгөө юу мууга нуугаад байгаа юм бэ минийз. Хэдэд нүгч? 5 км. Тэгээ 5 яага нуугахгүй. Гүүхгүй алхаад орж ирэн шүү дээ. Зөөр өнгөнөө. Яа 5 гүйж? Гүй одоо яагаад ч явах те тэгээд энэ марафон чи явах те тэгэл хүмүүсийн эрүүл амьдралыг л одоо сурчилж байгаа юм чинь тэгэл одоо миний хувьд одоо бүтэн жил гүйцсэн хүн тэгэл яг хаа энэ бусад цаахан хүмүүстэйгээ тэгэл 5 км гүйхс боллоо л. Сайхан алхаад ороод ирэх гэж. Нэг хэдүүлээ ер нь яг алхаж чаддгүй юм байлээ. Яг гүүхээр ичээ тэгээд уралдаад гүйчт юм байлээ. Тий. Одоо чи өөрөө мэдэн тэгээд. Хэд жилдээ гүйж юм? 3 дахь жилдээ. Өмнөх жилүүдэд хэд иддэггүйсэн? Бас тэгэл нөгөө хөлний бэртлээс болоод 5 км л гүйсэн. Хүмүүс ч эхний жилээс сая бид нэг ярьцлага авсан чинь эхний жил гүйж байгаа шууд 10-аас эхэлсэн энэ хүмүүс байна. Тэгээд ер нь бол хүмүүс их жилээс баг бүгдээрээ 21 рүү зорж байгаа шиг байна. Сая бас 21-ийн ер нь бичлэг зураг мургийг харлаа. Ямар олон өнгүүд юм бэ те? Тийм байна. Хүмүүс маш мундаг байна шүү дээ. 21 км дгүүнэгдэг. Яг бид хэдийн хувьд л тэгэл одоо насаараа л 21 км дгүүлсэн хүмүүстэй. Гэхдээ гүйлтийн спортыг бас ямар хэцүүг мэдж байна. Тэгээ мэдж байгаа. Тэгээ угаасаа тэрийг ингээд амталж ирсэн болохоор тэгээд хүмүүс 21 км дгүүж байгаа 42 км 10 км ер нь 5 км ч гэсэн ер нь гүөхд яг хэцүү шүү дээ. Тэгээд монголчууд гоё байна. Чи одоо гүүхчиж кофе зүгээр Манч нас бол ер нь явцсан шүү. хит ойрын зайг болохоор ч гайгүй. Хит ойр. Тийм байна. Хит ойр болохоор бас гайгүй байна. За. Окей. Юу энэгээр сонь сайхан гоё юмнууд байна уу? Энэгээр гоё юмнууд байна. Манай регби гэдэг юм. Регбигийн улсын шишээгийн тамирчин. Дижимбэй юу гэдэг амар штэ. Магнит ирээд битээр цог юу яадаг байсан. Би дасгалжуулаад манай хүн тоглодог байсан. Дижимбэй юу гэдэг амар. Казахстан улсын харьяат байж байгаад иргэншлээс солио Монгол болсон. Өөрийгөө танилцсан гэж. За Севено намайг Дижитма гэдэг. Манай коуч саксофонгийн коуч байсан. Тэгээд 21 км марафонд гүйлээ. Тэгээд амар гоё байлаа гэхгүй энэ медалийг аль нөднгөөс шахамсан гэж амар хүсэжсэн. Тэгээ энэ жил зорилгоо биелүүлээ. Тэгээд бас санамсруу яаж байгаа тантай таарлаа гэхгүй. Амар гоё юм шүү дээ. Хугацаа хэд орж ирсэн? 1 цаг 55 минутанд орж ирсэн. Гайгүй л орж ирсэн ба шүү дээ. Манай сагсчид сая яг тэр хавцаа 1 цаг 50 идэл юм ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол манай сагсчтай ойролцоо л байгаа юм. Аргагүй бас рагбигийн улсын шишээ чи юу амар шүү дээ. Бас MMA энэ төр бас үзчихэж мэдхээр эвгүй. Баярлалаа. Бас 21 км гэдэг чинь бол бас хүссэн аав хөө ээж охины хийх юм биш гэдгийг сая энэ олон ярьцлага дундаас сонсоод явж байна. Тэгэхээр бас ах нь одоо хит ойрын зайд гүөхгээл хүлээгээл байж байна. 5 км. Манай подкастын хамтран ажиллагч Асагигийн бүүт. Амар штэ гэж Йондрыг мэдгүй юу та. Йондрын камер шүү дээ. Сая гүйсэн үү? Сая гүйсэн бол одоо эндээс эрдс бодсоо нөхөн шүү дээ одоо ерөөсөө. Одоо энэ Йондрын камер. Энэ араа энийг одоо ингээ зүгээр 0.5 ийм уусан шүү дээ те. Ийм уусанд хийлээ, сэгсэрлээ. Та энэ араа энтэй. Тэгэл
Тэгэл хамаг саяын алдсан эрдэс бодис бүгдийг чинь ерөөсөө нөхөө авчихна. Ямар ч цол ах. Найруулсан таас над жоохт байдаг гэсэн. Одоо манай нөгөө бүгдийн сайхан танилцуулаад өгчих. Одоо жишээлбэл нэг зарим нь болохоор жимийн хасах байгаа шүү дээ. Тийм цэглэлтэй төрлийн болохоор уугч тагчтай байгаа. Энэ болохоор цайртай төрлийн гэсэн үг. Энэ болохоор витамин С-тэй, энэ болохоор ашигтай бактеритай гэсэн төрлүүд байна. Та эднээс намж үзмээр байна. 104-өөс уугч тагчтай яагаад болсон. Энэ та амсаад үзээрэй. Тийм. За манай үзэгчд бол Yon Drink-ийг бол угаасаа гаргахгүй бүгдийн сайн мэдж байгаа. Өөр одоо энүүгээр орчихгүй шээ. Энэ болохоор бай урамлын гаралтаас байгаа. Цэвэр алманд дисүү тэгэд гурван үйлчлэгээтэй стрессийг бууруулж, ядаргаа тайлж, тайвшруулдаг үйлчлэгээтэй веганс байгаа. Манай бас бай сүнүүдийн жимстэй болон шар борцны төрлүүд нэдэг. Одоо энэ дэр ингээд бидэд бол нөгөө нэг Yon Drink-ийг л амар сайн мэдээд байгаа. Yon Drink-ээс өөр ер нь бүтээгдэхүүн ирсэн үү? Энэ удаагийн UB марафонд ерөөдөө Yon Drink-ийг илүү төлхөө танилцуулах гэж ирсэн. За Yon Drink-ийг төлхөө авчирсан шалтгаанаа гоё танилцуулъя те. Одоо ингээ манай Yon Drink чи шингэн өгдөг. Одоо гүүхэр чи шингэнээ маш их алддаг штэ. Тэгвэл Nike стикер ингээ шингэнээ бүрэн нөхөх боломжтой. Дээрэс нь эрцээ нөхөх боломжтой. Хүн гүйж байгаа шингэнээ алдхаас гадна эрцээ давхар алдаж яадаг. Тийм болохоор ингээ Nike стикер бүтэн ингээ гаргасан бүх эрцээ авах боломжтой гэсэн. За одоо бид гурвчсандээ ерөнхийдөө эндээс бас Yon Drink аваад ингээд явъя. Угаасаа гүүхэж байгаа учраас те. Гүүхэж байгаа учраас эндээс Yon Drink аваад явъя. За тэгээд манай Асагигийн хамт олон бол ерөнхий нөгөө нэг яг та дэлгүүр дээр нь очих юм бол маш олон бараа бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд яг энэ удаагийн юун дээр бол марафон дээр бол яг марафонд зориулаад гэх юм уу те тааруулаад яг ингээд Yon Drink-ээр оролцож байгаа юм байна. Өөх шатагчтай яасан гэнэ? Тэд хаана би ч амар синхрод өстэй тий. Би сая 104.8-аас өөх шатагч уусараагаад бүр 93.8 боллоо шин. Амар Шатаага авчихсан. тий одоо шатц одоо хариусан нэртэй байгаа юм чи бүр. Өөх шатцараа бүр хариусан нэртэйс алж байна. Цэврэн сүү ирсэн байна шүү дээ. Сүү? Бас тураад гэсэн үг нэ. Хаана? Адуу. Алмондтай. Ямар мэдрэмж төрж ийн Оо тэгэл та. Манай зурагтаач яг өгөхгүй гээ. За. Сүгөөла. Самартай юм уу? Алманд. Тийм. Яг таньдаг амтсан. Тийм амар гамт юм шүү. Манай нэр чи Алмондд ижижлөө шүү дээ. Энэ хаана зарж байгаа юм? Энэ болохоор манай Асахигийн салбар дэлгүүрүүд болон Ebis 8 Carrefour намын сүжийлгээр зарж байгаа. Ширхэг үнэ дөө? Үнцэн нь 5100 яг одоо Асахи дээр бол 3850 болоо юмдарсан байгаа. Хизээ хүртлээ. 6 сарыг дуусна. Тэгээ манай энэ жил манай Асагигийн манаас 6 жил явуулж байгаа тийм. Биш 10 билүү? Хэд билээ? 12 билүү тийм. Ямар ч нөгөө болж байгаа гэдэг тэгээд Мэдгүй юм шүү дээ Асахиг чи. би нөгөө яг тэгээ кодлцсон л байгаа 6 12 яг тийм. Бас кодлцсон тархинд юм явж л байгаа бас тийм. Тэгээ Асагийнхаа хамт олондоо бүгдд нь баяр хүргье. За сайн ахын дөө өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгээд марафоны өдөр ер нь яг гүү сая хэлж байна тийм. Яг юугаар оролцож байна? Зүгээр л одоо талбайгаар сайхан хийсэл юм үзэл тэгж л оролцож байна да. Ер нь бол үлцгийн хувьд яг одоо оф сизны үеэр бэлтгэл хийж гинөө эсвэл гоё амралттай байна уу? Амраа дууссан одоо бэлтгэл хийгээд эхэлсэн байгаа. Хувийн бэлтгэл хийгээд явж байгаа. За тэгээд ер нь яг энэ өнөөдөр талбай дээр ирсэн яг энэ марафонтой өдрийн сэтгэлээс гоё хуваалцаач. Мэдээж жил болгоо яг энэ өдөр зохиогдсон үнэхээр их гоё байгаа. Өнгөрсөн жил болохоор яг би өөрөө гүйж оролцож байсан. Энэ жил болохоор яг одоо хажуудлаар нь энэ хавар ингээ яваад тэгж л оролцож байна да. Ер нь бол гэтээ айгүй гоё өдөр байна. За тэгээд үлцгийн манайд нэг 2 жил ямарчсан подкастнда гуугаад оруулж чадаагүй явж байгаа. 2 дахь сизон дуусчлаа. Тэгээ одоо анхныхаа подкастыг голоод байд юм уу яа тийм те. Ерөөсөө оролцохгүй ингээд яваад ах юм. Тэгээд одоо ер нь хизээ оролцохоор байгаа вэ? 3 дахь сизон яг оролцох уу? Би ер нь дараа жилийн дараа удирлыхт нь оролцъё. Сизон 3 дөө. Тий. Эд дугаар дээр орох юм. Яг харж байгаа дундуур юм уу сүүлээр орчих дөө.
удаа ер нь бол яг тоглолтууд болж молоод яг гоё ярих юмтай орчих ер нь бол. Сая яг эхний 2 сизонд оролцоогүй шалтгаан нь юу байсан бэ? Яг хүссэн амжилтандаа хүрч чадаагүй. Тийм болохоор яг нэг юмд хүрчээд оролцъё гэж ер нь бодож байгаа. Оо янзээ. Наа ч гоё. Гэхдээ ер нь бол цомын авраг энэ жил авсан. Тэгээд яг анхны тэмцээний авраг авсан дүүнэртээ бүгдд нь баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ цомын аврагын гоё сэтгэлээс уудсан. Одоо нэгэнтээ подкастт ороогүй юм чинь гоё үзэгчтэй ер нь сэтгэл хуваалцсан явчихвал те. Цомын авраг тэгэл угаасаа яг бидэрт 2 зорилго байсан. Тэгээд яг нэгэнд гүйцэтгүүлж чадсандаа маш их баяртай байгаа. Тэгээд бас авраг авч чадаагүй ч гэсэн ангийн хүүхэд ихээ маань авраг аваад 2 ангийн хүүхэд нэг цом авсанд маш их баяртай байгаа. Тийштэй те. Ингэсэн. За манай ихээ чи одоо багийн анх олцсон байл шүү. Тэ ихээ одоо хасаа үлгүүд баг өнөөдөр бас тоглолттой байгаа. Тэгээд бас тоглолтод бүгдэнд амжилт хүсье. За тэгээд дүүгийнхээ одоо энэ офсисны өөр угаасаа ойлгомжтой яг хэн илүү бэлтгэлээсэн угаасаа гоё яддаг те. Тэгээд эрх үйлрэлт нь амжилт хүсье. За тэгээд эх жилийн подкастаар гоё уулзалтыг те. Гоё хууч хөөрэй. За баярлаа. За энэ 21 км-ийн финишер сууж байна. Финишер юм уу яг? Медальгүй финишер байгаа гэх юм. Яг медаль харъя. Хаана? Медаль цүнгэлдэггүй шүү дээ. Медаль чинь. Энэ бас 21 км. Авсаар байгаа дөрөөсөө медаль чинь. За өөрийгөө танилцуулаарай. Төвшин санаа. Төвшин санаа хэд жилдээ гүйж? Эхний жил анх удаа. Эхний жилээс шууд 21. Оо амар. Танилцуулаарай өөрийгөө. Бабу Монголиа гэдэг Facebook нэр. Тэгээ энэ жил Улаанбаатар марафон нэг 8 дахь удаага гүйлээ. Тэгээ 3-4 удаа 42 км-т гүйсэн. Нэг удаа 10 км-т гүйсэн. Тэгээ энэ жил 21-т гүйлээ. Тэгээд дайцгүй. Энэ жил жоохон бэртэлтэй байсан болохоор замаа дуусгаад ороод ирлээ. Цаг нь хэд гинэ? Цаг нь 2 цаг 3 минутаа орж ирсэн. Тэг. Медаль яагаад алдъя гэдэг. Чи нөгөө хүзөө ингээд жоохон юу яагаад байдгийг. Харсгаад байна уу? Тий. Хүзөө жоохон үрээд байд. Бид нар ийм ав бол ав тайлахгүй. Зүгэл болтой. Энэ өнөөдөртөө л ав тайлахгүй. За тэгээ хоёуланд нь баяр үргээ, дахин баяр үргээ. Тэгээ ирэх жил дахиад гүнэс дээ. Гүүн. Ирэх жил ер нь холдуулах уу? Ирэх жил үзээтэй гүнэ. 42. Тэгээ бэлтгэлтэй гоё гүнэ. Энэ жил бэлтгэлтэй байсан болохоор нэг сайн гүйж байсан. Ирэх жил Ирэх жил бас сайн бэлтгэл хийж 21-т бүр илүү сайн гүйж үзнэ. Энэ жил сая нөгөө нэг бэс айгу өндөртэй гүйж гараад тэгээ ерөнхийдөө 10-аас хоошоо нөгөө шүрмэс татаад туршлагагүйтэй ерөнхийдөө нойр муутай тэгээд ядралттай шүрмэс татаад Камер диглэж байгаа. тэгэл баг. Тэгтээ бол яаж хийж байгаа замаа дуусгаад ирсэн. За тэгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй guys. Ер нь хөдөлжил байвал үстэй. Ер нь хөдөлжил байвал 5 байна уу, 10 байна уу, 21 байна уу? Ер нь зүгээр би культ спортыг тэгж боддоо шүү дээ. Ер нь зүгээр хов хүн өөрөө хамгийн боломжит хийх одоо хамгийн биедээ хамгийн хэрэгтэй дасгалч одоо зүгээр гүйлтэл гэж боддог тий. Одоо фитнестэй авах мөнгө төлөхгүйгээр одоо өөртөө гарах хамгийн эрүүл байх боломжтой дасгалыг гүйлт гэж боддог. Тэгэл монголчууд амар гүйлтээр хичээлдэг болсон байна. Гүйлтээр зур би нэг юм бодоод өгдөө. Одоо яг нөгөө зориултын running boots moods ч гэдэг юм уу те. Тэр мөр амар хэрэгтэй гэж бодоод байна. Тэгэхээр нөгөө бид хэд ч юм бол ер нь линингийн бүүзнүүд өмссөн байгаа даа шүү. Яг линингийн яг гүйлтийн зориултын бүүзнүүд. Энэ дээр чи ер нь юу гэж бодож байна? Яг одоо би чинь Ленингийн өөрөө тамирчин шүү дээ тий. Тэгэл Ленинтэй хамтраад одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд яг бол зөв гүйлтийн пүүзийг зүгээр яг өөр дээрээ туршиж үзлээ. Тэгээд яалчгүй одоо яг өнгөрсөн жил би бас нэг өвдөгний гэмтэлтэй байхдаа Ленингийн яг зориултын гүйлтийн пүүзийг өмсөхгүйс хамаагүй ачаал багасгах жилээ. Тэгээд одоо технологи маш нарийн болцсон байлээ гэж бодож байна. Тэгээ ер нь зүгээр яг зориултаар нь ашиглал бас зүгээр юм байна те. Ер нь бол мөн үү? Гүйлт бол гүйлт, заал бол заал. Яг сакс гэдэг. Угаасаа одоо тэгээд зориулт нь тэр юм чи те. Тэг яг одоо тэр спортоор хичээлж байгаа хүний аль болчин илүү их ажиллаж ин тэрэн дээр ирж байгаа ачааллыг илүү их багасгахаар одоо ингээд шинжилгээ ухааны аргаар энийг ингээд гаргацсан болохоор тэгэл яг тэр зориултын юм л өмсөн дээр баг та. Тэрийг бас сайн хэлж өгч байхгүй бол нөгөө бид нар ч юм бол ингээд КД бол ерөөсөө бэлтгэл дээрээ очихдоо өмсөж байгаа. Тэгэл ерөөсөө гадуур өмсөж байгаа.
Тэгэл ерөөсө бүх цаг үед өмсөж байгаа тийм. Заална кроссондоо жимсээд. Корооснд яг сакс тоглохоос бусдаар бол бүгдэнд л ерөөсө Сэвлээ гэхдээ яг нэг саксны хүстэй л байсан багтай. Нэг л ёстой короосондоо бэлтгэлтэй тоглосон даа гэдэг бодлоо. энэ чи яг одоо зориултын нөгөө ийм араа шалчих гэсэн араа. Яг гүйлтэн зориулсан шүү дээ энэ. Яг нэг бол гүйлтэндээ л өмсөн шүү төрөө шиг. Тэгэхгүй тэгэл авчаал бодлоо. Бүх юмд тусаад байвал. Өмсөд юу вэ? Амро. Энэ үү? Айгуу өвдөх. За. Тэрүүгээрээ минийхийг жоохон эвгүүгээд байгаа юм. Айгуу тухтай. Айгуу тухтай. За. Энэ жил анхудаа авч өмсөж гинөө нодлон модлоо авсан юм уу? Энэ жил юус анхудаа авсан. Гэхдээ ер нь шууд бүх бүзийн өмсөж үзэл хамгийн тухтай байсан учраас авсан. За. Гүүхэн ч гэсэн айгуугаа өвдөх. Өдөртмийн бэлтгэлээ бас их. Царайч ч амар хөөрх юм биш. Сайн гүсэн. Манай энэ зураглаачийн пүүзээс их царайлаг байгааз. Тийм байна. Манай захирал ахгүй манай подкаст дээр. Тэгээд нөгөө хоёр туслагын пүүз нь яг ийм адилхан хар захирлынхын ийм цагаан. Мэдгүй одоо цаанаас нь одоо захирлыгаа бид нар жоохон ялгсан юм шиг байгаа. Ялгарлан гадуурхсан. Тийм шиг. Жоохон онцгой өнгөгцсөн. Өнгөлөг жоохон онцгой өнгөгцсөн. Өөш иргэн цай эдэдгүй үг гэдэг нэ. Айгуу гоё орж ирсэн би л жоохон хичээсэн. 50,000 гэж ямар. Сая цэнгүүнээ мөнгөнөө 42,000-д гүйчээд орж ирж байна. Би одоо бас яаж дүүнер шигээ тэгж баг гэд мэдэрдэггүй. Нөгөө урт рейнж те 21 км-д манай сагчид маш их байна штэ. Тэ яг ингээд бид чиг Ленингийн уугаар ирээгүй мөртлөө одоо манай цэнгүүнээ эрхэ гэдэг амар олон хүмүүс орж ирж байна. Тэгээ бүгдэнтэй сая энд уулзаал туршлага судлаад кофегаар дайлал байж штэ. За тэгээ гүйж ирэхээр дахиад нэг уулзалт те. Enjoy. За манай подкаст одоо гүгч. Манай подкасттай хамтарч ажилладаг Асагигийн маань захирал одоо өөрсдөө бас подкаст үзэгчд маань гоё танилцуулж те. За сайн байцгаана уу. За өнөөдөр манайх талбай дээр Yon Drink-ээр оролцож байгаа. Тэгээд Yon Drink-ийн болохоор шингэн нөхөн гэдгээр угаасаа бүгдээрээ одоо мэдсэн байгаа даа. Тэгээд яг энэ талбай яг төв асар төв гэх юм уу энэ одоо баруун зүг үү? Баруун юм байна те. За хөшөөний баруун хойдолд бид нар Yon Drink-ийг тарааж байгаа. Тэгээд та хэд маань гүйсэн бол ирээд шингэнэ нөхөрөө. Тэгээд манайх Асахи дэлгүүр Япон улсаас хүүхдийн болон хүнсний ахуй гоо сайхан ингээд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Одоо 17 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За өнөөдрийн онцолж оролцож байгаа манай Yon Drink болохоор Монсын бүх салбаруудаар болон Асахигийн салбаруудаар зарагдж байгаа. За баярлалаа болцсон уу? 17 салбар чи хаана нэт юм бэ? Би ийм олон салбартай гэж юусэн юм. Манай 17 салбар одоо 3 хөдөө орон нутагт байгаа. Өмнө говь. За тэгээд Дархан Эрдэнэт, Замын үүд 4 юм байна. Үлдсэн Улаанбаатар хотоор ингээд тойроод барьж байгаа гэсэн үг. Би 2 салбартай гэж бодоод байна шүү дээ. 10 өдөрлөг ихтэй тэр явцаа нэг байгаа. Голдон бодоо зайсангийн салбар байна. Удирдлагын ахтемийн салбар манай офс байдаг салбар. Ер нь нийтдээ ингээд 17. Тий яг үнэ. Та тэгээд одоо л манайхыг 17 гэж мэдж байгаа юм уу? Өөрийгөө гоё танилцуулъя. За 12 жил энэ жил болж байгаа гэдгийг бас мэдж байгаа. Мэдээж. За манайх би намайг мөх гэрэл гэдэг. Тэгээд анх Асахи дэлгүүрээ ер нь яг онлайнаар гэрээсээ эхэлж ирсэн. Тэгээд балкон дээрээ хүүхдийн жих захиалгаар борлуулдаг байсан. Тэгээд Meris Pampers гэдэг тэгээд ингээд нэг нэгээр нь салбараа нээсээр хагаад одоо ингээд 17 салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Подкастыг ер нь яг яагаад сонгож хамтарч ажиллагаар болсон бэ? Спортынхаа айгүй их сонирхоод байна. Манай нөхөр бэлгүүн манай энэ спортынхаа ер нь бүгдээрээ л энийг үзээд байна. Бид нартэй нэгэн тийм спортын холбогдлоо бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм чинь нэг удаа зориглоод ороод үзээгээд тэгээд орсон шин. За тэгээд ямар ч манай подкастт ивент тэгчээр орсон Асагигийн хамт олон бүгдд нь маш их баярлалаа. Тэгээд эргэжил ч гэсэн орно байх гэж найдаж байгаа шүү. Дотгош нь 10, гадагш нь 10. Харин тийм штэ. Аянд ингэж болно штэ бас. За одоо нурууныгаа тусгалыг хий. Ер нь одоо гүйлт хийхэд ингээ хүний бүх булчин ажилтдаг. Тийм учраас
гүйлтийнхаа өмнө тэр булчингуудаа бүгдийг ингээд сэргээгээд активашн хийж явах хэрэгтэй. За шилмийн юусан бол одоо гуйны уртлын сонголтын засал байгаа. За надтай хамт байсан баярлалаа. Бүгдээрэндээ гүйлтэнд нь амжилт хүсье. Мундаг шүү. Cleaning peace. За гүнэдэ баяр үргье. За баярлалаа. Хэдэд гүйч үү? 21. Яа амар ба штэ. Медаль стадад харуулаад байгаарай. Ёо. Борхон мэн. 21 км 35-аас 54 яг л насандаа л гүйлээ. 21 дэж байна. За хэд жилдэг гүйч? Анх удаага 21. Тийм үү? Гөө ер нь марафон. Анх удаага. Тийм үү? Анх удаага шууд 21-ээс эхэлсэн байна. Захирлаа. Чадаагүй. Захирлаа. Ядаргаад анхных гэсэн чинь 21-ээс эхэлсэн байна. Амар уу? Амар байлаа чанга. Сүүлийн яг 5 км нь амар яг шүрмэс татаад зуураад ер нь өвдөхгүй юм алга бол амар байна. Тэгээ ер нь марафоныг ингэж додоос ганцаараа гүйснээс нөгөө яг хамт хүмүүс гүйж байгаа. Дээрээс нь бас нөгөө одоо юу гэдэг хажуугаар нь үзэгчд дэмжиж мэмжээд гоё тий. Тэгэхээр бас нэг гоё. Яг саяны замыг зүгээр яг ганцаараа ч юм уу хоёулаа гүйсэн бол чадахгүй хаа. Унд нь зогсох ч юм уу алхаад залхуураад болж. Үнэхээр яг олуулаад цуваа яваад байгаа болохоор бүгд ингээд нэгнийгээ дагаад урамшаад тэгээд тэрэндээ гүрэж явсаар гал ямар тач орж ирч чадлаа. Биш яг анхнаасаа шууд за 21-т гүйгээ зорьцсон уу? Тий. Ер нь энэ жил яг өнгөрсөн жил зүгээр харж ирсэн. Тэгээ хүмүүс марафон гүйгээд ер нь айгүй мундаглаг гүйдэг юм байна да. Нэг гүйгээ үзчихээс гэж бодож байгаа. Энэ жил яг бүртгэл дээр нь 10-21 гэж бодож байгаа. Тэгээ яг 21-т бүртгүүлээл. Тэгээл гүйлээ. Хэр бэлтгэлээсэн? Бас яг тийм сансандаа бол бэлтгэл сайн хийж чадаагүй. Тэрэндээ яг жоохон санаа зовоод яаж гүнээл гэж бодчихлээ. Ганц хоёртой гүйсэн үү? Тий, ганц хүрээлээ орсны ганц хоёр гүйсэн. Тэгээ ерөнхийдөө нөгөө 3-3 өдрөл эхэлсэн терминд бас нэг тоглоо явж байгаа саксны бэлтгэл хийж байгаа тэгэл. Тэгэхээр ер нь саксны бэлтгэлээрээ бас даваа гарч байгаа юм шүү дээ. Тий, яг хол зайд бол гүүгээ. Гэхдээ тэрэн дээр жоохон бас 21-д яанаа л гэж бодож л байлаа. Тэгээд ямарс гүрийгээл орж ирлээ. Ирэх жилийн хувьд яхаар байна? Ер нь зайгаа холдуулах уу? Эсвэл энэ зайдаа дахиад гөөх үү? Зайгаа холдуулахгүй, дахиж гөөхгүй, гөөл зүгээр нэг 10 хөнгөн гөөлгүй. 21 бол дахиад гөөхгүй. Нэг чанга байна. Тий, чанга. За тэгээ энэ жаа ямар ч сан дахиад баяр үргэе. 21 км-ийг финишер медальтайгаар манай гүнэ дуусгасан байна. Баярлаа. Финишер Эркагаас. За, Эрка 21-т гүйсэн дээ. Тий 21 км гүйсэн. Хэдэд орж ирв? Цаг нь 1 цаг 53. 1 цаг 53. Жил би бас 4 жил гүйжсэн. Тэгээд 10 минут дахиулаад орж ирсэн. Оо, өнгөрсөн жилээс 10 минут дахиулчих юм уу? Тэгвэл амар биш. 10 минут гэдэг чинь юм бэ, тий? Хувийн амжилт. Авахгүй. Угаасаа яаж автیں۔ Тэ энэ чинь зөвхөн 21-т финишер гэж байгаа юм байна. 42-т бас байгаа юм байна. Тэгээд 15-2-т бол байхгүй юм байна. Тиймэрхүү юм биш үү шүү дээ. Тэгээд хэд жилтэй гинэ? 2 дахь жилтэй. 4 жил 21, энэ жил 21. Тий, энэ жил 2 жил 21. Зэнгүүнээс ч яриа авсан чинь ирэх жил бол дахиж гүйхгүй байл гэж. 21 сая гүйлээ. Ер нь чанга байлаа. Ирэх жил гүүнээс ирэх жил гүйх баха. Тэгээд юу юм уу? Юу юм уу? Одоо яг ингээд ирэх жил магадгүй 42 болох уу зайгаа? Үгүй 21-тэл гүйх баха. 21 минутаа багасгаал тэгж л гоо та. Дахиад нэг 10 минут татчих та. Хичээнэ. Яа. Ер нь гэхдээ сая зүгээр яг тав баримт мэдээлэл байна уу? Хичнээн хүн яг финиш 21-д. За тэгж ярьж байна уу ер нь? мэдхгүй тэр тоогноос хараагүй. Гэтэ нийт нэг 6000 орчим хүн гүйсэн гэсэн 21-т. Тэгэхээр энэ жил амар их олон хүн 21 км гүйсэн бэл. Тийм бэлээ нөө. Яг гарааг нь харсан чинь юу вэ? Бүр ингээд бараг зам нь харагдахгүй тий. Маах ер нь амар бас мундаг байлээ. Төрөлжлөг одоо бүгд гоё угаасаа манай одоо яг монголчууд маань амар гоё хамрагддаг болчихжээ тий. Тэгээд эрүүл мэндэд маш сайн анхаардаг болчих.
Тэгээ амар гоё санагдаж байна. Тэгээ одоо бид хэд ч юм бол нөгөө өмнө дандаа бэлтгэл янз бүрийн давах хугацаад ерөөсөө ирж чадахгүйсэн. Энэ жил яг гоё хамаг юм яг таараа тэгээд хүрээд ирсэн. Тэгээ юмыг ааж мэдхөө бас ойр төдлөөг юм чинь. Тэгээ нэг 5-д бүртгүүлчихлээ. Тэгээ 5-аа бас яах нь уу бас тийм ээ. Бас нэг амар амархан бас санагдахгүй л байна. Уус ойр төдлөөг байгаа юм чинь. Тэгээ 5-аа яах нь. Энэ жилийн 5-аас эх жилийн одоо энэ 10, 21 өдөр буцаад 5 өдөр 5 Бэлтгэлийн 21 одоо бэлтэж байгаа гээл тий. Тэгээ тэр шалтгаан. Дараа жил бид гэр бүлгээ гүйцэтгэв. Нэг орны тав. Бөөндөө бивнийг хөдлөө Гэр бүлийг гүйцэтгээд. За амжилт тэгээ дүүдэ дахиад баяр үргээ тэгээд эргэжил дахиад амжилтаа ахиулаарай. За баярлалаа. За энжой. За бид нар хов чонгоруудын ширгэн зэрэг Миний жолооч шүү дээ. драфтын номер 7 дахь сонголт мөн үү? За Батэрдэнтэй уулзаад байна. Одоо үзэгчд маань номер 1-ийн ах гэдгээр нэлээд сайн мэдээд байгаа. За тэгээ өдрийн мэнд рүү яах юм бэ? Өдрийн мэнд Энэ яг энэ UB марафон өнөөдөр ер нь ямар оролцоотой явж байна? Гүйлт хийсэн үү? Эсвэл яасан бэ? гүйлт хийгээгүй. Өглөө ирэл энэ дээр хүүхдүүдийг ийм шийдэлт хийлгээл. Тэгээ хүүхдүүдэд бөмбөг зөөгөөл тэгэл байж энэ да. Өмнө нь UB марафонд гүйжсэн үү? Үгүй. Хотод бол гүйж байгаагүй. Яг аймагтаа нэг гүйж үзчихсэн. Одоо яг иргэжлээс ер нь гүүл одоо энэ өнөөдөр жишээлбэл хүмүүс 5-д гүйж гэн, 10-д гүйж гэн, 21-д гүйж гэн, 42-д гүйж гэн. Иргэжл гүүл чи ер нь хэд гүйх вэ? Гүүл 21-д гүйчих واخа. Чивлээ нэг зөний итгэхгүй хараад байна. Тэгээ ер нь бол зөвлөхөд бол тэгэл нэг 10-аас ихсэн дээр юм болоо. 5 бол арай жижигдэх юм байна. Тэгэхээр ер нь 10-аас нэг бие халаал тэгээд нэг Гэхдээ яг нөгөө нэг өмнөх бэлтгэл чухалтай тийм. Өмнө бэлтгэлээ гайгүй үчих юм бол 21 энтер бол бас финишер энтер гэсэн дурслын медаль энтертэй хөөрхөн л юм байна. Бас нэг тийм. Сая гэх чинь тэгэл эмхтэй гүүгч маань тийм. Анхны жилдээ гүйсэн гэх шууд 21-д гүүгээл болцсон л байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо тамирчин улсууд бол арай өөр л ахал та. Ер нь бол. За тэгээ энэ жилийн яг драфтад 7-оор сонгогдсон шонхрууд баг сонгогдсон сэтгэл ямар вэ? Үгээр хэлэнгүйс яг тэр драфтын өдөр амар гоё байсан. Намайг сонгохгүй л яана гэсэн мэдрэмж ширээсэн. Тэгээд ер нь нэг анханасаа драфтад нэрээ өгтөө тэгж амар дээдлиг рүү орно. Тийм драфтын тайзан дээр гарна гэж бол тийм зорилготой байгаагүй. Ер нь бол яг зүгээр өөрийгөө өгчээ. Тэгээд өөрийгөө яг ямар хэмжээнд байгаагаа харъя. Тэгээ хөгжлийн лигтээ тоглоод хөгжлийн лигээс эхлээд ингээд дахиндаа гэж айгүй бодож ирсэн. Тэгэл дүү маань нэгээр гараад араас нь 7-оор өөрөө гарахад амар гоё мэдрэмж байсан. Одоо л юу ярьснаа сандгүй шүү дээ. Тэр өдөр ярьслага авах одоо яг юу болсныг паг гээл дууссан. Тэгээд Батэрдний хувьд нөгөө иргэжил бас яг одоо төмөр замын сургуулиасаа тоглоно гэдэг драфтад нэрээ өгнө өгөхгүй гэж нэлээ яригж чаад яг сүүлийн хугацаанд өгсөн те. Тэгээд тэр ер нь яг юу болсон бэ? Одоо яг сургуультайгаа ямар тохиролцоо зөвшөлтөд үрсэн бэ? Сургуулиасаа хамгийн ихэд дасгалжуулагч өдрөө өгчтэйгээ нэлээ ярилцсан. Багшаа одоо яг яах вэ ингээд надад ийм санаа байна гэдгээ яг өөрөө хэлээд тэгээд гэр бүлтэйгээ маш их ярилцаад гэр бүлтэйгээ ярилцсны үндсэн дээр бүх шийдвэр төрсөн. Тэгээд манай өдрөө өгч маань энийг амар дэвцсэн. Тэгээд зүгээр чиний сонголт чи өөрөө яг зөв гэсэн юм хийх хэрэгтэй гэдэг айгуу тийм дэмжлэг болж өгсөн надад. Тийм одоо сургуулийн багш дасгалжуулагч одоо хөдрөө болон ер нь зөв сургуулийн удирдлагуудад бас гоё талархал илэрхийлмээр байна те. Одоо юу гэдэг боломжийг олгоод ингээд боломж байгаа бол ингээд ашиглаж гэдэг юм уу. Ингээ гоё яг залуучуудын ирээдүйн төлөө ингэж хаарсанд нь талархал илэрхийлье. Баярлаа. Тийм баярлаа. За тэгээд дахиндаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд иргэжил ямарсан 21-т гүүгээрэй. За баярлаа. За. Нэг холбогдсон юм уу? Чек. За би ингээд ангуу зөвлөж.
Ер нь бол Хитөрийн зайд хэрвээ. хитөрийн зай бол хитөрийн зай л байд юм байна гэж бодлоо. Ер нь эрэгчл бол 10 км-д гүмэр юм шиг санагдлаа. Сая нэг амар чаленж болсонгүй тий. 37-30 дээр орж ирсэн ч гэсэндээ яг уу яг гой мазраад явцаар хагаад орж Яг ирсэн. зогсмоор санагдсан уу дундаа? Үгүй. Ер нь ямар ч тийм байсан уу? Чам тийм байсан. Надаа бол тэр нэг түнэлийн дээр гарч ирээд нэг жоохон зогсмоор юм шиг болоод байсан. За арайчтай пак хогшин сав гэхэд үү. Оо одоо өчнөжилгүй үг юм чи аргагүй. Ийм мэдрэмжийг аваагүй удацсан ба шүү дээ. Тэгээд нөгөө бид гурийн сая барианд ордог ганц юм байлаа л да тий. Эсвэл яаж байгаа юм бэ? Зарлуулж марлуулаад сүүлийн 100 м спорт алхаагаар алхаад мань гуравч өстой. Сая тэр бол ганцуурсаа хүмүүс авч унаад өстой тий. Тэр цэвэр дөрж санаа байсан шүү. Хойдны тийчээс явж үзүүлэх байдаг. Спорт алхаагүй. Тий. За. Та зурга. Обэж. Оо. Зурга даалдаа нэ. Энд юм барьсан болохоор гой болохгүй байна. Улаан. Бид гуравч яг нэг игнэнд орж маар тэр чинь юунд зарлж марлаад алсан. Зарим нь спорт алхаагаар явж гин энэ төр гэж үгээд. Муруу алхаж спорт алхаанаа уучлаарай. Уучлаарай ахтраа зураг даралж байгаа. Хин зураг дараад байгаа юм байна шүү. Үнэхээр гой дарлаа. За инээгээрээ guys, инээгээрээ. Төвшөгийн сэтгэл одоо ямар зайд гүйч вэ? За сая 5 км өглөө 10-т гүйлээ, сая 5-т гүйлээ. Тэгээ одоо хүүхдүүд гэр бүлийн 1.5-т гүгээд тэгэл дуусгая та. Яаж гүйч вэ? Жоо магад ер нь бол 21-т явах байсан байна гэж ойлгоол байна өөрийгөө. Тэгээд за гүйч нэ. Хэдэн жил гүйж нэр? За ер нь бас 11 оноос үүс юм уу? Тий. Марафон. Амар яг энд бол анхны жилээ. Өмнө нь хөвсгөлд 42-ыг 2 удаа явцсан. Байгальд. Замдаа нэг яасан сург байсан уу? Байгаль. Байгальд бас яас хөл гацаад тэгээ үү эмнэрээ аварсан шүү дээ намайг. Тэгээ нэг жоо ядраа гипсээс ч унтсан байсан сург байсан. Тэгээ жоохон унтгсан чи шумууланд унтуулахгүй байлээ. Ай модон дондол. За баярлаа. Ямарч тэгээ барианд орсон баяр үргээ. Баярлаа. Та нар ч гэсэн баяр үргээ. Хиттэй орж ирлээ. За өдрийн мэдрэг. Оо юу вэ? Юу камер вэ? 30-аас 15-таа орж ирлээ. Чи хитэд орж ирсэн. Сул байж бид нар ч 37 30 штэ. 37 юм. За за би ер нь Хонконг үгээд л 30. За өөрөө танилцуулаарай. Юу танилцах үгүй. Тэр чи камер Үгүй. яваад штэ. Яа. Нэрээ батас. Чи шигтэй хэн мэддэхгүй л байна. Йоо. За сэний байна да. Өчтөр тоолгоо яслаа. Борис гоё яслаа. Өөрийгөө танилцуулдаг хүн яриа авах гэдэг чинь. Ер нь Үтсэ. Сара юу? Хэд хичээлдэг үүж байна? Анх удаага. Өмнө гүйж байгаагүй юм уу? Үгүй. Сая 5-д гүйсэн чи ямар вэ? Амар юм байна. Амарс. Бас чанга байна уу? Чанга байна. Ерөөсөө бэлтгэл хийж байгаа 10 руу үзэх үү? Тэгэн штэ. 10 руу. Тэгэн штэ. Шууд 10 руу. За тэгээд ямар ч сан баяр хүргэе. Тэгээ ямар ч сан эхний жил оролцсон гэхэд 5 км дуусгаад ороод ирсэнд баяр хүргэе. Тэгээ дараа жил гоё зайгаа холдуулаад те дараагийн зай руугаа тавих явах юм зориг тавиараа гэж хүсье. За тэгээд амжилт хүсье наастаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. За. Нэрэ бичээд байгаа. Нэрэ. Чи нэр мэрэ танилцаачихгүй бүр ерөөс. За өдрийн мэдрэг. Өдрийн минь Марафонтой баярын мэдрэг. баярын минь За гоё штэ. өнөөдөр сэтгэл ямар байна? Маш өндөр байна. Маш өндөр байна. Энэхүү үйл ажиллагаанд яг 26 оны марафонд бид нар арай өөр хэлбэрээр оролцъё гэж төлөвлөсөн байхгүй юу? Тэгээ энийг бараг сар гаруй хугацаанд бид нар нийт 90 хүнд яг ингээд цогцоор нь бүтээгдэхүүн олгоод тэгээ өнөөдөр яг энэ нь бодит үйл ажиллагаа болж байгаад маш их баяртай байна. Яг үр дүнгээ хараа тэгээ хүмүүс ямар гоё байсан нөгөө сэтгэлдээ хэлж байгаа нь бүр үнэхээр таатай байна. За тэгээ манай үзэгчтэй танилцуулахад бол манай одоо подкастын хамтрагч Линингийн маань захирал байгаа. Тэгээд манай подкастын хамтарч ажиллагчид үргэлж баярлдаг шүү. Одоо яг анхны нөгөө баг хар зурганч гараагүй байхад шууд дэмжиж ороод ирсэн тий. Тий. Тэгээд яг өнөөдөр бол яг нөгөө марафонд гүйсэн сэтгэлээсээ ингээ уулзахад одоо анх удаага яг нэг юм гүйлтийн яг зориултын бүү зөмсөд гүйж үзлээ.
Өмнө нь бол яг нөгөө бид чинь бас яг зориулж гүйлт мүлтэн зориулж бүүз аавна гэж байдгүй байлаа шүү дээ. Сайн ойлголтгүйсэн болохоор саксны бүүзтэй л гүйцдэг байлаа. Зориултыг дүрсийг хүрч байгаа юм аа. Йоо цэгтэйгийн хүмүүсээ төрсөгийг авъя гэдэг шүү. Амар. Тэгээд бас нэг юм байна нэг гүүгээгүй нэг 4 жил баг болцсон юм уу да ер нь 22 оноос хойш ер нь гүйж мүгээгүй. Тэгээ яг амар гоё дэмжлэг боллоо энэ бүүз бол надад лав. Дундуур нь бас яг нэг хөл өвдөг хальт өвдсийгээл ингээд орсон. Зөвлөө ер нь өвдөг яаж чинь? Яг барианаас гараад явж байхад нэг жоохон гатах гэж байгаа сүүдргөө тэгээд халчих шиг боллоо гайг болцсон. За одоо манай Ленингийн хувьд ч юм болохоор сая 90 гаруй тамирчид гэж байна шүү дээ. Тэгээ ер нь яг аль зайд хичнээн тамирч. Одоо жишээлбэл 42-т бас нэлээд байгаа, 21-т бас түрүү бас нэлээд маа дүүнераас байсан тий. 21-д нийт 23 байна. За тэгээ 5 км бараг 30 гаруй тэгээд 10 км дүүлцсэн гүгээд 1.5 болохоор 2 гэр бүл гүйж байгаа. Гэр бүлийн гүйлтэн. Тэгээ бяцхнууд маань ч гэсэндээ одоо толгой хэдийгээр пүүз өмсгөө ч гэсэндээ толгойдоо кейс өмсөд ч юм уу тийм байдлаар ерөнхийдөө оролцож байгаа. Тэгээ одоо жишээ нь хоёрын хэлж байгаачлан яг нөгөө боддоор мэдрээд үр дүнгээ шууд илэрхийлж байгаа нь хамгийн гоё үр дүнтэй манай. Бамбалцал байт юм нөр нь бол. Тийм. Яг өмнө болохоор нөгөө яг ранинг гэж хагаад нэг саарл лининг яг ранинг бүүз авсан. Тэгэхээр тэрнтэйгээ нөгөө гүйж үзээгүй байсан. Тэгээ зүгээр яг нөгөө заал маал нь хүл амир өвдөөгөн болохоор заалан өмсөө яваадсан байхгүй. Өнөөдөр яг гүйж үзлээ л дээ. Гүйж үзсэн чинь шал өөр юм байна уу? Угаасаа саксны бүүснүүдээс арай өөр өд юм байна те. За тэгээд ямар ч дахин баярлаа. Тэгээд яг энэ одоо юу гэдэг нийтийн эрүүл мэндийг те дэмжиж ингэж гоё оролцож байгаад чинь маш их баярлаа. Тэгээд ирэх жилүүдэд бас яг гоё ингээд гоё өргөнөөр ингэж гоё оролцоорой гэж үсэх байна. Баярлалаа. Яг үнэн хэллээ. Бид нар яг нөгөө бүр мэрэгжлийн тамирчид гэлтгүү те гүйлтийн мэрэгжлийн тамирчид гэлтгүү яг эрүүл амьдыг ихрэмлдэг бас эрүүл амьдралын төлөө явж байгаа та бүхэндээс хамтарч ажиллахыг үнэхээр хүссэн шүү. Тэг яг энэ зорилготой хүрлээ. Өнөөдөр маш гоё жаргалтай байна. За тэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За энд юу болоод байна? За ямар доо UB Marathon-ы үйл ажиллагаанд банкч өөрөө ер нь спонсороор оролцож байгаа. Тэгээд гэр бүлийн гүйлтийнх нь ерөнхий спонсор гэж явж байгаа. Тэгээд банкны одоо гүйлтэд оролцогчдод зориулсан бүд рүү орж ирж байгаа гэсэн үг ер нь бол. Яг бүгдэндээ ерөнхийдөө бас хаан Falcons багийнхаа нэг болон үүсгэсэн. Тийм ээ. Тэгээ энэ дээр ер нь бол хүүхдүүдийн бооцоотой шидэлтийн тэмцээний арга хэмжээг ер нь бол зохион байгуулсан. Хит хийвэл яаж байгаа? Янз л бооцоо зохиогоод яагаад гэвэл манай энэ дүүнер л ерөөдөө хариуцж байгаа. Багийн дүүнер маань. Батэрдээ. Наашир. Хит хийвэл яагаад байгаа юм? Дөрөвний үе. 3 шидэл ингээд одоо хоёрыг нэ хүүхдүүдийг зогсоож байгаа тэгээд хооронд нь л өрсөлдүүлээд байна л да. 3 шидэхэд энэ хамгийн олон шидэл. Яг манай хүмүүсийн сэтгэл нь өөрөө зарим нэг нь жерсиндээ шидэл ах шиг хүмүүстэй. Өөрөөгөө жерсинд үү? Жерсиг авсан юм байна уу? Байна. Хин байна уу? Хоёр хүн байна. За энэ артлаар юу вэ? Ийшээ болохоор энэ болохоор манай доктортой хөгжлийн газраас хэрэгжүүлж байгаа нөгөө цусны аян тэгээд бусад нөгөө эрүүл мэндийн холбоотой нөгөө үйлчлэгээнүүдэд хамтарч ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудыг эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлээд байж байгаа. Тэр болонд болохоор манай эрүүлийн болон хүүхдэд зориулсан болон байгаа даа. Тэгээд тэгээ нөгөө хүмүүс олоо орж ирээд бүр заримийнх нь утгыг алдуулаад гэх шиг шүү дээ. Уулын хүүхдүүд зураг зураад ингээд тоглож явах хэрэгтэй болон юм байгаа. Тэгээд хүмүүс маань орж ирээд тэн дээр болохоор бид нар үнэгүй зайрмаг өгж байгаа. Тэгээд хаан банкны бэлгэнүүдээс ингээд сонголттойгоор ингээд өөрсдөө сонгоод авах боломжтой болон байгаа даа. DJB зориулсан тэр болон гэсэн. Энэ одоо очр бол ерөнхий зармигны очр юм байна. Тэгээ зармиг болон одоо DJB-тэй холбоотой нөгөө нэг банкны мерч бүтээгдэхүүнийг авч байгаа. Одоо нөгөө DJB-гээ суулгаад тэгээд зармиг болон бусад одоо банкны мерчүүдээс сонгож
авах боломжтой гэсэн. За тэгээ өнөөдөр таарсных ер нь үзэгчд маань сонирн байж магадгүй. Хаан Falcons багийн хувьд шилжилт хөдөлгөөнүүд юу хийгдэж байна? За ямар ч байсан дасгалжуулагчдэр бол Jelko coach ирсэн гэдгийг бол үзэгчд маань мэдээлэл авсан байгаа даа тий. Тэгээ тоглогчдын шилжилт хөдөлгөөн ер нь юу болж байна? Яг зүгээр аль болох багаа бас нэг шин залуу тоглогчдоор бүрэлдүүлэхийг бас зорж байна. Хэд хэдэн рүүки тоглогчд авсан. За тэгээд драфтын хувьд бол угаасаа дотоод сонголтоор Баатарныг авсныг та бүхэн мэдчихэж байгаа. Тэгээ бас зарим тоглогч нартай бас нэг хилцээ хийгээд явж байна. Яг одоогоор бол нэг зарлахад бэлэн тоглогчд бол бас нэг тодорчоогүй байгаа учраас тэмгүй байдалтай байна. Энэ жилийн драфтын хувьд одоо эхний хоёр сонголтыг ер нь TLG төшиг баг нь болон одоо баруун үеийн ажилт багуудаас SCFS баг нэлээд өндөр үнээр авчих шиг боллоо шүү дээ. Тэрэн дээр ер нь ямар сэтгэлтэй вэ? Гэхдээ яг уу ер нь бол тэр дараалтын үйл ажиллагааны тэрийг бол одоо л яг мэрэгжлийн төвшөнд орж байгаа юм байна. Бас одоо юу гэдгийг хоорондоо дараалтын ирэхээ 8 альцч гэдэг юм уу те. Одоо энэ чинь бид нар NBA-д шаарддаг байсан юмуд бол болж л ах шиг байна. Яг уу зүгээр мэдээж хэрэг нөгөө нэг өрсөлдөгч багийн одоо удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байгаагийн хувьд бол мэдээж хэрэг дараалтын нөгөө тэргүүн сонголтууд одоо дараалтад байгаа шилдэг тоглогч нар маань тэгээд явцгаар бас нэг жоохон харамсалтай санагдсан. За тэгээд миний өгшөн өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Ямар ч гэсэн хаан багны гоё асраар бид нар бол зочлоод авлаа те. Тэгээд хамтаад ер нь юмтай ийм асар байгаад байгаа юм байна. Тэгээд enjoy ер нь өнөө энэ UB марафонд оролцож байсан яг гүүгчээр. Гүүгчээр ер нь оролцож байгаагүй. Яг хоо энэ жил бол нэг зай завсраар нь уул нэг 5 км-т гүүч гэж зорж байсан. Тэгээд амжсангүй. Одоо ингээ харж байгаачлан бүүтийг маань ерөөсөө хүмүүс зүгээр ойлгохгүй байгаа юм. Угаасаа монголчууд тэгээд сакс бомб тайртай алдсан учраас тэгээд яг саксны буулан маань ерөөсөө завгүй байгаад байгаа. Тэгээд өөрийнхөө гүйлтийн юугаа одоо ингээд ашиглаж чадахгүй тэгээд алдлаа. Манай хоёр найз чи 10 дгүй гэсэн чи 10 чангаднаа 5 дгүй гэчээд одоо 5 дгүйж орж ичээд өнгөрөөд штэ. Ер нь 10 дгүй хөөжээ 5 богнохон байна маа нэгээд ингээд штэ. Иргэжил яах юм манай гуравтайгаа 10 руу нэгдэх юм. Би нэг бүр 21-т үйл гэж бодсон. Йоо! За. Илүү хэрэгцсэн зэрлэгсэн. За тэгээ enjoy. Окей. Өдрийн сайн өнгөрүүлээрэ. Гүйлт ямар байсан бэ? Гүйлт төө. Үнэхээр бас камерын дээр тодлоо ингээд гайгүй байсан ингээд байгаа болохоос үнэхээр гайгүй байсан гэхдээ. За сайн байна уу? Сайн байна. За баяр хүргье. За баярлалаа. Хэдэн километрт гүйсэн бэ? 21 хэд гिचэлтэй гүйж байна? 21-д бол анх 15 метрт бол зөндөө гүйжсэн. Өмнөх жилүүдэд бол 15 мод гүйжсэн юм тий. Яг хэдэн жил ер нь яг UB марафонд оролцож байна? Дунд нь тасраад 4 удаа орсон. Ковидын өмнө орсон. Тийм нэр хэдтэй орж ирсэн? Би 3 цаг асуурна тий. Бээсэнд долоотой л явах шиг. Хувийн амжилт чи хэдтэй байсан бэ өмнө ер нь? Өмнө 21-д гүйж үзээгүй. Ер нь дандаа 15 мав дээр явхад фейс болыг 6:30-30-тай яваад идэг байсан. Сая бол долоотой л явлаа. Сүүл рүүгээ алхацсан. За ямар ч тэгээд финишер гэдэг энэ гоё медалыг авсан байна. Тэгээ дахин баяр хүргэе. Замаа дуусна гэдэг чинь өөр амжилт шүү дээ тий. Тэгээ ирчил гоё заагаа холдуулах уу? Иргэжил уул нь 31 гэж байдаг болгүй юм бэрлээ. Шууд 42-гээр чанга байна. Арай чанга санагдаад байна тий. 31 бол ингээ санаанд багтаад байна. Иргэжил яг 21-д ер нь дахина. Тэгж жагаад яах нь бэлтгэлээс хамаарат гайгүй бэлтжэл 42 лөө жоохон хэвэн байгаад байв харна. За манай үзэгчдэд бас өөрийгөө танилцуулчих тий. Юу хийдэг юм бэ? Би Шинэ Монгол технологийн их сургуулийн програм хангамжийн багш. Багш. Тий, IT-ийн хүн гэсэн. IT-ийн хүн байж тэгээ 21-т гүйцэн тий. Ер нь бас өнөөдөр гүйж зорилт нь оюутнуудаа авч гүйсэн. За. Тэгээд ер нь IT-ийнх нэг сүүлийн үед ингээд эрүүл мэнд дээр айгу муудаад байгаа байхгүй юу? Залуугаараа ингээд таргалж маргалдаад гэх юм уу те. Ер нь бол яг инженерүүд ингээд эрүүл байх хэрэгтэй гэж бас оюутнуудаа байнга хэлдэг. Тэгээд бас үлгэрлэх гээд дагаал гүйчлээ те. Yes. Одоо жишээлбэл
IT гэхээр хүмүүсийн төсөөллөөр нэг юм нарийнхан үзүүтэнүүдний шилтэй. Тийм. Тэ яг нэг юм суугаа ажилтай тэгээд нэг юм баг хөдөлгөөн хийдгүү шахуу алгаа нэг юм удаахан ч гэдэг юм уу те. Тийм биш шүү. Тийм биш гэж харуулах гэж явж байгаа. Тийм биш. Одоо сүүлийн үеийнхэн бол тийм биш болж байгаа. Тэгээд тэрийг ер нь бас нотлох гол. Манай IT-ийн болохын төлөө хийж байгаа юм те. шилтэй доожиг хүмүүс гэж боддоо шүү ер нь хэлхийд даяараа те. Тийм биш шүү. Байхгүй шүү дэрсэн шилээ авч хаа. Шинэ фэнэ бүтэн өөр шүү өндөр гэж байгаа шүү. Өөр те. За тэгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэ дахин баяр хүргэе. Баярлалаа. За ирсэн. Гүс юм уу? Тавд гүснө. Хэдэн минут гүсэ? 25 байна. Оо амар ш. 2 агш 37 минут 30 секунд. 34 биш. Бөөндө гүс. 34 шүү дээ. 34. Намсраа бүр 16-гаар орчихсон гэсэн. Даварцсан. 16 дуу. Аха. Эхний 16 дуу. Үгүй 16 минутаар. Оо nice. Тэр бөөндө гүс. Янз гоё штэ. Хингээ өөр хин гүсэн. Тодоо гүсэн. Намсраг биелэгт гүйжсэн. 2 биелэгт гүйж байгаа шүү. За тэгээд үзэгчдэд өөрийгөө гоё танилцуулаарай. Хэн бэлээ? Наа Бацолмонгийн Ирүүн Баяр гэдэг. Би 14 настай. Аль сургууль? Би 23 дахь сургууль сурдаг. Би 23 дахь сургуулийн PG Brothers-ийн тамирч. Аха. Одоо марафонд ер нь хэд жилдээ оролцож байна? Анхны жилд. Өнөө энэ жил анх удаага гүйж юм. Иргэжлээс зайг нь холдуулах уу? Холдуулнаа. Хэд рүү гүйх вэ? 10-т. 10 юм уу 21 юм уу? 10-т гүнэ. Дараа нь 21 үү? Дараа нь 21. За тэгээд амжилт төсөө иргэжлүүд амжилт төсөө өдрийг гоё сайхан өнгөрүүлээрэй. Сайн байна уу? Баяр хүргэе. За хэдэн километрийн финишер вэ? 21. Оо вау, янзын 21. Одоо ер нь 21-ийг хэдэн минутанд туулчих вэ? 3 цаг. 3 цаг. Оо янз. Бест нь ер нь хэд байсан бэ чиний өөрөө чинь? Би яг 21 км гүйхгүйгээр яг 10 гээд яг 10-тайгаа л гүйж байгаа. Тэгээ шууд 21-т орсон. Янз. 10-аар яг 1 цагт гүйгээд тэгээд за нэг 2 цаг 30-д ихтэй гүйчих байх гэж бодсон чинь 3 цаг гэсэн. Өөрийгөө гоё танилцуулаарай үзэгчдэд. Долбор сүрэн гэдэг тэгээд Монгол Улсын их сургуулийн 3 дахь төвшний оюутан байгаа. Оо за. Хэд жилдээ оролцож байна марафонд? Анхны жил. Тийм үү. Сэтгэл ямар вэ ер нь? Сэтгэл амар гоё байна. Амар гоё болт юм. Инжлэх бүр амар гоё болж ийн гэж хүмүүс яриад байна л та. Чи тэгтээ бүр амар өө. Эхний жилээс шууд 21-т гүйж орж ирж энэ. За баярлалаа. Шууд илүү өгч өстэй. Ирэх жилээс яг шууд 42 үү? Ахаад 21-т орд юм уу? юм бэ? Булганых биш үстэй. Үгүй захных. Завхны болсон байх үү? Завхан аймагт суугаа гэд мэдлэгэд дэвшүүлдэг гоё. За Завхан аймагт суугаа залуучуудаа ирж Улаанбаатар марафонд дараа жил оролцоорой гэж уриалж байна. Оо болоо авцсан. Наа чи амар штэ. Наа чи амар. Синлээ. Оо за. За балага мо. Бадмастер. Айгуу яадаг юм. Bien. Үрэ гарын үсгний маркер байж байгаа юм чинь. Зөө. Яа одоо хаан зүгөө. За цэвлэг харъя. Зүлэг арай. За уун хүн андаа. Би гişгүй андаа. Хамгийн дээр. За солиороо дээ. За болсоо. За. Наад маркер авчихлаа. Ай, цэвлэгийн доор нь бичслээ дээ. За UB марафон дээр ирсэн манай өнөөдрийн влог маань Энэ дөрөв хийж байна. За баяр та. Тэгээд яарсан 5 км-тэй, тэ гүйлтэй, линингтэй, асакитэй. За тэгээд дээрэс нь спорт алхаатай. За дундуур нь Хабанк, Фалконс өөнөтэй тэрэ. Эйгүү өнөөгөө камера бариулчихсан дээр. Өөнөөгөө гоё камерны хөлмөл олгочихсан тэрэ. Эйгүү үл байна оо энэ. Өндөө ядраг үл байна оо. Өндөө хөл байх юм. Нилээ өндөр хөл байна. Тэгээд иргэсийн бас зорилго тодорхойлох шууд маань сэвдэш 10 дүүнэс тэ. Тэгээ ирэх жил бол 10 гүнэ. Мань хэлсэн шүү дээ анханасаа 10 дгүй яа гэдэг чинь. Тэр чинь ийм ч юм аа. Өмнө жилүүдэд бол 4-5 удаа бүртгүүлж юм номер авчаал тэгээд энэ ч ярьж бүртгүүлж зураг даруулж маруулчаал ерөнхийдөө тэгж байгаа л сарничдаг байсан бол энэ жил бол яг гоё гүйлэн штэ. Амьдралаа анх удаа 5 км чи хамгийн гол нь зүгээр ингээд хэдүүлээ багийн гороос мороосонд гүйсэн болвол энэ 5 км чинь бас чанга байдаг байхгүй.
Энд чинь болохоор яг ингээд битүү ингээд дандаа ингээд нөгөө хажуу талаар ингээд амжилт гэсэн үзэгчтэйгээ болохоор нөгөөдөө чи хөөрөө те. Амаа авч давхдаг моршгөл ингээд сая. Амгүйчээрээс хамгийн урд амаа авч давхсаар байгаа тэгэл орж ирлээ шүү дээ. Хойш тэгсээс тэр хажуугаар байгаа хүүхдүүд бас ямар хөөрх юм бэ те. Амжилт хүсье одоо тэдэн километр одоо тэдэн метр, тэдэн 100 метр, 500 метр, 200 метр, 100 метр гээл те. Дэмжээл хөөрх ингээд яваад байлаа. За тэгээд ямар ч маш гоё нэг өдрийг бол хоёр найзтайгаа тэгээд линктэйгээ асаа гэдэгээ гоё өнгөрүүлээ гэж бодож байна. Иргэжлийн ямар ч зүйлээ нэг 10 км-т гүү те. 10 км-т яг гоё чаленжтай гүүгээ ороод ирвэл бас нэг ядарч мадарч орж ирвэл бас гоё үлээ. Хандаа тийм үстэй. За тийм байна. Тэгээд дараагийн влогоор болон подкастаараа уулзлаа. Баярлалаа. Газ дуусахгүй нэрчээс хууш өрнөртэй таах.